Сайн байцгаана уу эрх юм үзэгчдээ. Та бүгд Asia Global үс байна. Нээлттэй ярилцлага нэвтрүүлэг гарт цацарж байна. Студид ажилласан Батале Багдаев. Өнөөдөр бид яруу найрлагч, орчуулагч Хүрэн Алагийн хангай сайхантай ярилцаж байна. Сайн уу? Сайн байна уу та? За, агуу их орны дэний ялтын 80 жилийн болох байна тий. Тийм ээ. Тэгээд та бэлдсэн. Уншигчдаа. Тэрнээ ялж өгөөрэй та. За, юуны өмнө цаг үеийн шаардлагаар танай телевизэд дахин өргөдөж бас дэлхийн хүн төрөлхтний түүхийн том үйл явдлын талаар ярилцахад орох болсондоо баяртай байна. За, агуу их орны дайн бол энэ хүн төрөлхтний түүхэнд ялангуяа 20 дугаар зуунд болсон маш эмгэнэлтэй, нөгөө талаас маш бахархалтай ийм том үйл явдал юм аа. Яагаад эмгэнэлтэй гэвэл энэ бол 1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр үүрээр фашистын Герман зөвлөлт холбоот улсын итгэл эвдэж өөр шөнөөр дайралт хийж энэ дайныг маш өргөн фронтоор маш одоо богино хугацаанд цахилгаан дайн хийнэ гэж довтлсон. Ийм учраас бол одоо маш эмгэнэлтэй. Анхны энэ өдөр бол зөвлөлт холбоот улсын хил хязгаар дээр бол маш их олон аимшигтай тулдаан болж маш их олон хүн бас амир өгсөн байдаг юм аа. За тэгээд бахархалтай нь гэвэл энэ дайныг 4 жил болоход агуу их зөвлөлт холбоот улсын хүн ард бүхий л хүчээр, бүхий л оюун ухаан, бүхий л самбаагаа дайчилж ялж гарсан. Энэ ялалт бол одоо дэлхийн хүн төрөлхтөнд том одоо аз жавшаан болсон. Хэрвээ Гитлерийн Герман ялсан бол дэлхийг эзлэж, дэлхийд одоо ноёрхож юу болох байсныг мэдэхгүй. Зүгээр хамгийн наазахын жишээ хэлэхэд би бол лав төрөхгүй байсан баха гэж ингэж боддгийг. Би 54 онд төрсөн шүү дээ. 10 жилийн дараа би бараг төрөхгүй байсан байж магадгүй. Яагаад гэвэл энэ эх орны дайн эхэлсэн өдрүүдээс эхлэн Монгол улс, Монголын засгийн газар зөвлөлт холбоот улсад туслах бүхий л ажлаа, бүхий л одоо үйл явдлаа, бүхий л одоо оюун ухаан бодлоо энэ дайн чиглүүлсэн. Маш их хэмжээгээр тулсан. 4 жилийн турш бол одоо улаан айрамд бол одоо маш их одоо ховц хонор хоол хүнс тэгээд одоо танкийн цува нисэх онгоцны очроо тийм ээ байгуулж ингэж туссан байгаа. Дайныг бол одоо бид агуу их зөвлөлт холбоот улсын ард түмэнтэй хамт Монголын ард түмэнд ялж гарсан байдаг юм аа. Ийм учраас энэ дайнд энэ үйл явдалд би их ач холбогдол өгч байнга бичдэг. Одоо ой болоход тийм ээ жишээлбэл 70 жил, 75 жил, 80 жил болоход би энэ дайны тухай зөвлөлт холбоот улсын тухайн үеийн ялангуяа Оросын яруу найрагчдын бичсэн шүлэг зохиолыг орчуулж Монголын бүх сонин хэвлэлээр гаргаж байсан. Одоо ч гэсэн би бэлэн болгоод байж байна. 80 жилийн өдрүүлсэн. Тэгээд бүр нэг ном бэлдсэн байгаа. Ариун дайнаас ялалтын өдөр хүртэл гэж. Энд 80 гаруй яруу найрагчийн ихэнхэн одоо фронт дээр цусаараа бичсэн ийм яруу найраг орсон байдаг юм аа. Тэгээ энэнийг одоо би бас хэвлүүлэх санаатай ингэж байгаа юм аа. Энэ бол миний хүн төрөлхтний түүхэнд болсон аимшигтай бас бахархалтай үйл явдал зориулсан бэлэг юм аа гэж ингэж бодож байна. Тэгээд энэ таны номын нэр Ариун дайнаас ялалтын өдөр хүртэл гэж нэртэй байна тий. Тэгвэл Ариун дайн ба ялалтын өдөр гэшмнээ дууны үгнүүд тий. За тэгвэл энэ Ариун дайн гэшмнээ священная война тийм биз? Лебедев Кумачи. Тэр нь яг Монголдо ягаад энэ орчуулсан байна? Уншчихгүй. Болно. Яагаад гэвэл энэ ариун дайн, яагаад гэвэл хүн төрөлхтнийг нөмрөх байсан фашизмын эсрэг зөвлөлт холбоот улсын хүн ард болсон эх орноо хамгаалж хүн төрөлхтнийг энэ одоо хар тахлаас аврах ийм үйл явдал болсон учраас ариун дайн байгаа юм. Тэгээ энэ ариун дайн гэдэг дууны үгийг тухайн үед зохиосон тийм ээ. Яг тухайн үед идёт война священная, народная война. Энэ дуунаас тийм үү? Тэгээд Родина мать зовёт гэж ингэж ийм одоо плакат гарсан байгаа.
За энэ плакатын дагуу хүн ард бол одоо ариун дайнд болсон юм а гэж би ингэж хэлэхээр байна. За ингээд би ариун дайн гэдэг шүлгийг уншаа. Агуу их орон минь ариун дайнд эрслэн бос аратан фашизмын эсрэг ам өрсөх тулдаанд бос уур хилэн минь давлгаа мэт буцалж байна. Улс төмний маань ариун дайн болж байна. Хамаг сан сайхны төлөө атаатанд үхлийн цохилт өгнө. Хүн ардыг тарчлагчд харгас дээрэмчдийг бид ялна. Эх орны тэнгэрт хар хэрэ нисэх учиргүй. Энгүү удам талд дайсны хөл гიშгэх ёсгүй. Духанд нь сум зоож харгас фашизмыг дарыг. Хүн бүхний хилэнгээр хар авс гэж булчлаа. Уур хилэн минь давлгаа мэт буцалж байна. Улс төмний маань ариун дайн болж байна. Ариухан шүүжтэй. Ийм дайн, ийм шүлэг юм байгаа. Энэ бол одоо маш их одоо гайхамшигтай урай болж хүн ардыг бол ялтанд урайланд утсан. Тийм байна. Бүтээл байна. Энэ таны шүлгийн суулгадад 80 евро найрагчд орцсон байна тий? Тий. Тэгээ та яаж дэнийг сонгосон бэ? Тэгээ Орос бүгд. Тий. Би надад бол одоо энэ Орос зөвлөлтийн зохиолчдын олон ном байна, антологууд байна. Тэр дундаа энэ эх орны дайнд зориулсан одоо антологууд байна надад. Тэгээ энэ номыг уншиж байгаад л энэ хүмүүсийн юмыг орчуулсан. Энэ бол нэлээд одоо 20-30 жилийн үйл явцад хийсэн ажил да. Тийм учраас маш чанартай, маш одоо сэтгэл гарсан ийм бүтээл байгаа гэж бодож. Тэгвэл Монголдо мэдээж яруу найрагч юм уу? Манайх уу? Тий. Манай яруу найрагчид бас дайны тухай маш их бичсэн. Тэгээ энд бол ялангуяа одоо манай Ахмад үеийн нэртэй яруу найрагчид Чойрлийн чимэд, Сегмэтийн гайтв тийм ээ. Гэх мэтлэн ийм том яруу найрагчид бол хурц үзэгнийхээ үзүүрийг бол энэ үйл явдал зориулсан байдаг. Сайхан дуу байгаа, сайхан одоо найраглалууд байгаа. Тэгээд манай яруу найрагчдаас бас 12 хүнийг би оруулсан байна. Хэд вэ? Нэрийг нэрлэж болно уу? Нэрийг одоо хэлж болно л доо. Чимэд, гайтв, долгорын нема гэх мэтлэн самсрун тийм ээ. Бүхийн баас гэх мэтлэн одоо хамгийн сүүлд бол залуучуудаас бол Мендоя, Дашбалбар ийм хүмүүсийг оруулсан. Хуу дайны тухай. Дайны тухай. За зүгээр жди меня гэж Константин Семеновын шүлэг бий. Жди меня только их мэдээж. Монголоор байхгүй. Энэ шүлгийг бол би орчуулаагүй. Ягаад гэвэл миний багш долгорын нэмэ орчуулсан. Энэ шүлгийг заавал оруулах ёстой гэд би багшийнхаа нэрээр энэ номонд оруулж байгаа. 2-3 хүн шүлэг би бусдын орчуулгаар оруулсан. Нэг нь бол энэ л дээ. За тэгвэл ганц Орос яруу найрагчид биш. Гадаад ондоо гүрний бас яруу найрагчд орсон байна. Багтшаа тий. Тэгсэн. Яг бол тухайн социалист систем гэж байлаа шүү дээ. За 15 олон улс байлаа тий. Тэгээд энэ социалист орнуудын яруу найрагчид бас дайн зориулсан шүлгээ бол маш бичсэн. Тэгээд тэр шүлгүүд нь бол бас зөвлөлт холбоот улсад том тэр антологууд орсон байдаг. Жишээлбэл одоо Болгар, Польш, Герман, Чехословак, Унгар гэх тийм ээ. Энэ хүмүүсийн энэ улсын яруу найрагчдын шүлгүүд бол бас мөн тэр антологт орсон байдаг учраас би тэндээ сонгож орчуулсан. Тэгээд та өөрөө юм шүлэг явалтад зориулж бичсэн байна уу? Бичсэн байгаа. За бас оруулсан. Тий, бас оруулсан. За 3 шүлэг оруулсан. За нэгийг унчааж өгөөрэй заа. 3-ын жил хамаагүй шүү дээ. Сонирхолтой байна. Нэгний залуудаа бичсэн тий? Залуудаа бичсэн. Энийг арай хожуу бичсэн. 85 онд бичсэн юм шүлэг байна. 20 сая нэг гэж. Энд дайн жишээ хүн төрлөختний одоо 50 гаруй сая хүн амир өгсөн байгаа шүү дээ. Эндээс хамгийн сүүлийн үеийн тоогоор бол зөвлөлт холбоот улсын 26.6 сая хүн амир өгсөн. Өчнөө хүн одоо шархагдсан байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгээд энд чинь бол одоо 1700 гаруй хот тосхон сүрсэн, 70,000 гаруй суурин сүрсэн тийм ээ. Аимшигтай юм болсон. За тэгээд 20 сая нэг гэж. Нэг юм
плакат байдаг юм. Нэг ийм бууга бариад урагшаад авч байгаа нэг комиссарын зурагтай. За. Тэгээ тэрнийг бол улс төрийн удирдагч гэж политический руководитель гэж нэрлсэн байдаг л да. Их гоё зураг. Тэгээд тэр бол Алексей Еременко гэж хүн байж. За. Тэр бол одоо бодит хүн байсан байна. Энэ хүний дурсгал зориулсан. Бууга бариад тэгээд бууга бариад. Бууж алуулсан шүү дээ. Энэ бол очень всемирно известный такой плакат. Тэгээд энэ хүний дурсгал зориулсан 20 сая 1 гэж тухайн үед бол зөвлөлт холбоот улсын 20 сая хүн өргөцсөн гэж ярьдаг байсан тийм ээ. Тэрний 20 сая 1 гэж 1 из 20 миллионов гэж тийм ээ. Ариун дайнд амьдсан 20 сая 1 миний нөхөр гэж бэлэвсэн эхнэрэн уулхаас хойш хэлэх үггүй явсаар олон жил өнгөрөв. Аюултайнд амьрагдсан 20 сая 1 миний эцэг гэж бяцхан өрн бодхоос хойш мэдэх юмгүй байсаар хүний зэрэгт хүрв. Тэгтэл нэг өдөр тэр дайчин энэ удаан жилийн хойно өнгөрсөн дайны утаан дундаас ор залуухан хэвээрээ он цагийг гэрэл мэт нэвтлэн эргэж гэртээ харсан эхнэр хүүхдтэй ирсэн. Газар тэнгэр хөрвсөн гал усны ширүүн тулдаанд хороо цэрэг хойноос урайлан дуудсан үнэхэрийн гайхамшиг дүрээрээ өлгөрийн баатар мэт амилан ирсэн. Нөхөр минь ийм л дайчин байх ёстой гэж нэр удаан хүлээсэн эхнэр нь хүүгээ нулимсаа барь чадалгүй мэгшин уулсан эцэг минь ийм л хүн ирэх ёстой гэж битгэртлээ сонсон хүн сэтгэлээ сэлмэн эрт бууралдсан ижигээ эвээлэн аргадан тайвширсан юм. Айда агуу их үүлс гэдэг амьдралын ганц хорон байдгийг аюумшиг дайны талбарт амир өгсөн 20 сая 1 тэр дайчин тэр баатар олон жилийн хойно өнгөрсөн дайны утаан дундаас он цагийг эргүүлэн хүмүүн төрлөختний зүрхэнд хөргөж ирсэн юм аа. За уйлмаар байна. За тийхэд энэ танаас хуулжтай Орсын яруу найрлагчдын дунд бурят яруу найрлагчдууд байна тий? Тий. За бурят улсаас ямар хүмүүс орсон юм бэ? Ихэд орсон юм бэ? Яруу найрлагчдуу? Тий. За яг хоо бурят улсын антологууд надад бэлдэ бас. За тэрэн дундаа шүүхэд бол бас дайны тухай шүлэг цөөхөн орсон байсан. Дамбаж алсараа явгээд Ахмад үеийн яруу найрагчийн тийм ээ шүлэг байгаа. Тийхэд та тэр юм бурят хэлээс орчуулсан тий? Орос хэлнээс орчуулсан. Тэр орсоор бичдэг байсан. Орсоор бич. Оросд орчуулагдсан байсан. Орос хэлээр орчуулагдсан. За. Тий. Тэгээд дамбаж алсараа шүлэг тий? Дамбаж алсараа нь өөрөө гэдэг зөвлөлтөө өөрөө Ахмад дайчин байсан шүү дээ. Тэгээд энэ бурят улсын дуулын зохиолч шүү дээ. Тийм байх. Сүлд дууны зохиогч тий. Мундаг яруу найрагч тий. Дараа нь бол одоо миний бас нэг шүлгүүдийг орчуулж байсан залуу яруу найрагч Надежда Шадаева гэдэг байгаа л да. Тэр эмэгтэйд бол бас дайны тухай олон шүлэг байна. Би бас одоо 2-3 шүлэг орчуулсан. Урд нь өөр бас шүлгүүдийг орчуулж манай сэтгүүл гаргасан байгаа. Бас авьяаслаг яруу найрагч. Одоо өнөө ямар шүлэг уншина уу? Хэний? Одоо шүлгийн уншина уу? Байна энд. За хинин? Дамбаж алсаравын нөхөр Иван гэж шүлэг байна. За тийм. Надежда Шадаевагийн цусан улаан өвөл гэж шүлэг байна. Сонгосгий. Тий. За. Алийг унших уу? Жалсараа Иван яа. Жалсараа. Тий. Та танил байсан юм уу жалсараа? Танил байгаагүй. 25 он төрсэн хүн. Өөрөө бол залуухан байхдаа дайн фронтод яваад тэгээд тэрнээс дайны цэргийн хүн болоод олон жил яваад тэгээд тэндээс эргэж ирсэн л да. Сүүлд одоо уран бүтээлээ тууштай хийсэн ийм яруу найрагч байна. Соёлын сайд ятсан шүү дээ бурят улсын. Тий. Нөхөр Иван гэж шүлэг байна. За. Тий. Ихтэйний галга боломт болж байсан их Европ төвийн төв хэсэгт хөдөө талын нуудамд хөрөл чулуун хөшөөн дээр энэ нөхөр Иваны хөшөө гэсэн бичиг тодоос содхон үзэгдэн Иван нөхөр Иван энэ хинсэн блэ нисч явахдаа унсан нэгэн том бүргэд үү шатсан танктайгаа хамт дуусан шалгарсан нэгэн дайчин үү
Ямархан ээжийн биенаас амлин ургасан цэцэг билээч. Алхан голын уснаас амсаж боожсон хүү билээч. Сагаахан ус дорсын шаргалхан үстэй бааня юу. Сайхан Грузины Вано юу. Саст тундрын Ивано Ювано. Уудан бүрээд нутгийн унган хүү Агвано. Хэнч байсан Иван нэртэй хөшөө болсондоо гомдохгүй байна чи. Холын хол нутагт энэ л нэрээр алдаршин байна чи. Хэнч байсан зөвлөлтийн зэрэг чи. Хаанч гэсэн СССР гэсэн тэмдэгтэй чи. Их дэлхийн Европыг эзлэхээр чөлөөлөгчдийн нэг чи. Энд нөхөр Иван Норсон ихтэйнээ гал дөрүлдэж байсан их Европын төвд нөхөр Иван Норсон. За тэгээд аха энэ агуу их хорны дэн таны хувьд юу гэсэн үг вэ? Агуу их орны дайн бол би түрүүн бас хэлсэн тий. Энэ бол хүн төрлөختнийг ноёлсон фашист Германы хар одоо бодол санаа. Хүндэт үзэгчдээ Ice Global Television ялалтын дүү шүлгийн уралдаан явуулна. Тэгээд манай их айлчин хангай сайхан аха шүгштэй гишүүн юм. Энэ тухай юм ярилцж өгөөрэй заав. За. За энэ хүн төрлөختний тэр дундаа 20 дугаар зуунд болсон аимшигтай бөгөөд гайхамшигтай үйл явдлын 80 жилийн гой болж байна дэлхийд. Энийг бол шудраг үзэлтэй сайхан сэтгэлтэй хүн болгон одоо хүлээж авч энэ баярыг бол одоо өндөр түвшин тэмдэглэхээр болж байна. Ялангуяа манай Монгол улсд бол энэ үйл явдлыг тэмдэглэхээр их олон ажлууд эхэлсэн байгаа, явж байна. Манай одоо хүмүүс Москвад очиж тэр параданд оролцсон. Энэ хотуудад одоо Улаанбаатар, Нийслэл бос одоо аймаг төвүүдэд бас одоо том үйл явдлууд болно. Тэгээ энэ зориулж танаа телевизийн зүгээс ийм том уралдаан зарласан байгаа. Маш өндөр шагналтай. Бас Бурят улсын засгийн газар бас хаваацсан. Тийм байна. Тий. Тэгээд энэ уралдаанд бол одоо хүүхдүүдээс эхлээд томрон бүтээлч хүртэл оролцох боломжтой юм байна. Ийм уралдаан байх ёстой. Яагаад гэвэл энэ түүхэн үйл явдал бол зөвхөн түүхэнд биш бас урлаг соёлын хэмжээнд одоо ингэж хөлдөх ёстой гэж бодож байна. Энэ сайн ажил боллоо гэж би бодож байна. За хэн хаваадах юм эрхтэй юм бэ энэ тэмцээнд? Энд бол сургуулийн хүүхдүүдээс эхлээд одоо уран бүтээлчд хүртэл бүгд оролцох боломжтой гэж байгаа. Тий. Чөлөөтэй. Хөгсөн залуугүй тий? Хөгсөн залуугүй. За тэгээд тэр тэмцээнд шүлэг уншна, дуудуулна тий? Дуудуулна, шүлэг уншна. За тэгээд чангалт нь ямар байх юм бэ? Шагнал бол маш өндөр. За. Өндөр шагналтай 3 сая одоо тийм ээ. 3 саяас одоо эхэлж байгаа. Тэгээ 3 байр эзлэн тусгай шагналууд байна. Тий. За. Шагнал маш өндөр. Тэгээд манай сүлжээ нийтийн сүлжээд уншиж болно энэ Ice Global гэж сүлжээд харж байгаарэ. Telegram бас ВКонтакте бас юм блэ Facebook соти Facebook сончаарэ. Расцветали яблони, груши, поплыли туманы над рекой. Дуул, шүлгээ унш, бичлэгээ хий. 3 сая төгрөг хож. Ice Global Television агуу ялтын сэдвт дуу шүлгийн уралдаан зохион байгуулж байна. Шагналын сан 14 сая төгрөг. Уралдааны нөхцөлийг Ice Global Television захим хуудас болон олон нийтийн сүлжээнээс авна уу? Таны бодомжлоор ялалтын баярын өдөр Монголд ямар баяр эзлэх ёстой вэ? Баяр эзлэх ёстой. Тий. Энэ бол хүн төрлөختний түүхийн одоо том үйл явдал. Тэгээд энэ үйл явдалд Монгол улс бол эхнээсээ оролцсон тийм ээ. Зөвлөлт холбоот улсыг дэмжсэн одоо хоёр дахь социалист орн байсан шүү дээ манай улс бол. Тийм учраас бол одоо энэ маш чухал үйл явдал. Адилхан одоо зөвлөлт холбоот улсын одоо сайн санаад хүмүүрдүүд яаж тэмдэглэж байна? Ялангуяа одоо агуу их Оросын ард түмэн тийм ээ. Яаж тэмдэглэж байна? Монголчууд мөн яг адилхан тэгж тэмдэглэнэ.
Тэгээд та анх удаа энэ ялалтад зориулж шүлгөө бүссэн хэдийн оноос бичсэн бэ? Залуугаас уу? Энэ бол одоо 80-аад 70-аад оны сүүлээс. За. Тэгээ оюутан байхдаа тэр Вечний агон гэж. Тэрний эднээ сонгос хийзээ юм. Тэрний эднээ юм чи. За мөнгө гал гээд. За. Үнний төлөө үхлийн тулаанд орж байгуулсан гавьяан их ялалт болон ирж баатарлагаар эссэн хөвгүүдийнхээ ариун цогцсыг хөргөлгүй хөрст газар нь тэрснээс дэлхийн өвөр дулаан байдаг. Сэл залуухнаараа дэндүрт сэлгэр орчлон горхин домог болон амьдэрсэн мянган баатруудын хүрээгүй мөрөөдөл, ирээгүй хүсэл, эдлээгүй жаргал, мөнх галт ховлон дэлхийн цээжинд дөрүлзэн байдаг. Тэгэд таны хаваатан энэ агуу игдэнд хаваатсан байна уу? Юу? Таны ав ээж гоо хамаатан хаваатсан байна уу? Бүгд хамрагдсан. Ягаад гэвэл тэнд ард тал болж тийм ээ. Монгол зөвлөлтийн улаан айрамд одоо бэлээ, дээл яхаас эхлээ тийм ээ. Тэгээд одоо мор мал одоо бүх юм фронтод өргөсөн. Тэнд бол оролцсон. Манай нутгийн хүмүүс бол маш их оролцсон. Одоо тэр Овс аймгийн одоо фронт бадам гэж одоо хүн байдаг. Тэр үеийн манай юу шүү дээ. Эцэг өвгдийн нутаг Овс аймгийн Бөхмөрөн сумал да. Тэгээд Монголын нутаг заяар тийм олон хүн байгаа. Зүгээр жишээ хэлэхэд бол фронт бадам гэж. Тэнд бол одоо мянган хонжвол одоо бэлгэлж байсан тийм ээ. Тийм хүмүүс зөндөө баг шүү. Та тэр хүмүүстэй ярилцсан байх юм уу? Тэд бол одоо надаас эрт амьдэрсэн настай хүмүүс байсан тийм ээ. Тэгээд би сургууль төгсөөд Улаанбаатарт амьдэрсэн учраас тэр хүмүүс тэр болгон уулзж байгааг л дээ. Зүгээр Улаанбаатарт бол ганц нэг ахмад дэжтэй уулзалт хийж байсан. Бас одоо ийм үйл явдлаар шүлэг уншиж байсан бас. За тэр ямар хүмүүсүүд байсан? Түүний ямар хүмүүс байсан? Зүгээр яг ахмад дайчид гэсэн тийм хүмүүс байсан л да. Ямар санаалтай явсан замд бай? Ямар санаалтай байсан хүмүүсүүд бай? Яг тэнд бол одоо бид ялав ми победили тийм ээ халахын голын дан тэгээд чөлөөлдөг байсан. Тийм чөлөөлөх таны одоо тийм ээ хүмүүс байсан. Шагналтай. За өчөө өдөр 3 шүлгөөн чараа заа. Тэр номд орсон. Номд орсон уу? Тий, суулжтай орсон. 3 шүлэг орсон таны юм тий? Миний 3 шүлэг орсон. Тий, нэг нь их гэж байгаа матч. За. Тий, нэг нас барсан дайн дөрвөцсөн бүгд Монголынго ихтэй яа. За зориулъя. Тий. Алсын нутагт ирсэн цэрэгэрийн буурал их амьд яваа насандаа гэж хүүгийнхаа булшин дээр иржээ. Он жилийн урсгалд буурал ихийн сэтгэлээс одон болсон хүүгийнхэн гэгэн дүр гарсангүй. Эгэл даруу булшинд ойртож очихын үед инкри хонгор өрөн өндийн угтах шиг боллоо. Инкэр багийнхан өнөр сэнгэнэх шиг боллоо. Тэгхийн часууд буурал их тэмдэг төдий булшиг тэврэн ууллаа. Инхри хүүгийнхэн шарлыг элгэндээ өрд хадгалсан их газрын хацрыг үнсэн тайвширлаа. За тэгэд энэ юм суулштад нэ юм ийм шүлэг орсон байна. Тэр День Победы гэж тийм. Это День Победы бүгд мэднэ штэ тий. Тэрний монголоор яагаад яасан юм бэ? Ялтын өдөр. Ялтын өдөр. Все мирно известная песня. Все мирно известное стихотворение, тийм ээ. Энэ Владимира Харитонова. Энэ бол одоо маш песенник ярунаар. Анхны түрүү. Яага орчуулаа. Та анхны түрүүн орчуулаа энэ шүлгийг. Бас нэлээд түрүүхэн орчуулсан. За. Тэгээд энэ этого Владимира Харитонова хороший зной, потому что у него есть песня «Мой адрес Советский Союз». «Мой адрес Советский Союз». Колеса диктуют вагонные, где срочно выйдется нам почтовой покоится груз, где мой адрес не дом и не улица, мой адрес Советский Союз. Бид энэ дуу болоод оюутан байхад дуулж байсан. Сайхан одоо тэгээ зөвлөлт холбоот улстай ийм сайхан дуудуулж энэ ялалтын баярууд үзэж тэмдэглэж одоо жаргалтаа сургууль төгссөндөө одоо тэгээ тийм. Тэгээд ялалтын өдөр гэж энэ дууны үг бол орчуулахад хүнд.
хэцүү маш хүнд. Гэхдээ би энэ дээр бол бас нэлээд олон удаан ажилласан. Гэхдээ маш сайн орчуулсан. Манай багш долгорын яма их магтсан байгаа. За баяр хүргэе. Ялалтын өдөр яг л унтарч буу түүдгийн бүдэг суцал шиг ялалтын өдөр биднээс ямар хол байсан гэх вэ? Төөмөр туухлагдсан зам харгууг туулан байж тэр өдрийг бид чадахын хэрээр наашлуулсан юм. Ялалтын энэ өдөр дарь хүхрээр хангалсан, ялгуулсан энэ баяр өс бууралтуулж ирсэн, ягдсан сэтгэлийн баярын нулимстай өгсөн ялалтын өдөр. Мартиновын уурын зоохны дэргэд өдөр шөнөгүй манай эх орон нүд чавчилгүй ажилласан тэнцвэргүй тулааныг өдөр шөнөгүй хийж тэр өдрийг бид чадахын хэрээр наашлуулсан юм. Ялалтын энэ өдөр дарь хүхрээр хангалсан, ялгуулсан энэ баяр өс бууралтуулж ирсэн, ягдсан сэтгэлийн баярын нулимстай өгсөн ялалтын өдөр. Сайн байна уу ээжээ? Бид бүгдээрээ ихсэнгүй. Шүүдрийн усыг хөл нүцгэн туучин гүмээрэ тэнүүн орчлонгийн тал Европын хагасыг туулна тэр өдрийг бид чадахын хэрээр наашлуулсан юм. Ялалтын энэ өдөр дарь хүхрээр хангалсан, ялгуулсан энэ баяр өс бууралтуулж ирсэн, ягдсан сэтгэлийн баярын нулимстай өгсөн ялалтын өдөр. За тэгвэл би ийж хөх байна. Буряд улстай бас энэ шүлгийн анхны удаа орчуулсан. Тэгээд тэр дуу болгоод гаргасан. Коллеж искусствын оюутнууд Чайковскийн. Тэгэхээр энэний халт харъя заа. Ялалтын өдөр ямар школа бэгда унтергантудэгэ яралхан согтоо хизаргийн удаа ямар школа бажа эле удэ дутлуэр бишанвара ялалтын өдөр Тэгэд энэ таны энэ оршуултын сүлэг ялалтын өдөр хөгжмөдөө таармаар байна уу? Энэ хөгжим таарах ёстой. Би хүмүүст үзүүлсэн. За. Тэгээд ерэн болно гэсэн. Тэгэхдээ бас одоо зохиогчийн эрх байдаг юм байна л да. Тэрнийг авах ёстой энэ төр гэж хүмүүс ярьсан. Тэгээ одоо сая нэг энэ Оросын шинжлэх ухааны соёлын төвд нэг уулзалт болсон л да. Тэрэнд би бас мэргэжлийн хүмүүст үзүүлсэн.
Энэ гоё болсон байна. Олон дуу орчуулсан би. Энэ Катюшаг орчуулсан, олон дуу орчуулсан, маш олон дуу орчуулсан. Энэ дуу монголоор дуувал их сонирн байгаа шүү дээ. Их сонирн байгаа тий. Болох байх гэж бодож. Тий болно. За хангай сайхан хаа игээд манай нэвтрүүлэг дуслаа. Тэгээд та энэ бүгд Монгол улаатаа ялалтын баярын үг хэлж хайлаарэ заав нэр хараат заав. За миний монголчууд бол уудам сэтгэлтэй, уужим дэлгэр нутагтаа ийм сайхан улс. Дэлхийд бол 2 дахь социалист орн болсон. Тэгээд 20 дугаар зуунд хүн төрөлхтнийг нөмрөх байсан фашизмын хар тахлаас хүн төрөлхтнийг аврахад Монгол улс бүхий л хүч чадал, бүхий л одоо хөрөнгө мөнгөө өргөж байсныг дэлхий мэднэ. Ялангуяа Оросын ард түмэн маш сайн мэддэг юм. Ийм учраас энэ сайхан баярыг өнөөгийн одоо Оросын ард түмтэйгээ хамт монголчууд бид дэлхийд орогтол тэмдэглэх ёстой гэж бодож байна. Та бүхэнд баярын мэндчилгээ дэвшүүл сайн сайхныг хүсье. Орчлон хорвоод инкам болон байх болтугай. Болтугай. За хүндэт үзэгчдээ. Та бүгд нэртэй ярилцлага нэвтрүүлэг үзлээ. Батлаа Багдаев сүүжид хажласан. Өнөөдөр бид яруу найрлагч, орчуулагч, хүндэт хөрөн алагийн хангай сайхантай ярилцлаа. Ялалтын баяраар дахин уулзлаа. Баяртай.